За сайн байцгаана уу манайхаа. Багуудын мэндэ амтун орж ирж гин үү? За амтун орж ирэхээс өмнө ганц хоёр газруудаар юу яачтай юм уу? Лайв хийжтэй юм уу? Өглөө босоод жоохон фэйсбүүк ухлаа. Гэсэн нэг амар юм олж үзчихэд энийг маш яралтай ард иргэдтэйгээ ардсан намын гишүүдтэй жирийн тэ энгийн номхон ардууттайгаа хуваалцахгүй л энэ яагаад ч болохгүй юм байна. Энэ маш ноцтой асуудал үүссэн байна. Энэний цаана дан хоёрын эрдний бодлого. За дан хоёрын эрдний бодлого гэдэг бол хятадын хөгжлийн галт тэрэг юугаар ч хошгүй алтан хөрш хятад. Тийм үү? Монголчуудад хөгжих ямар ч боломж байхгүй. Бид нэр хөгжиж гэвэл хятадуудаа дүших ёстой. Орсуудыг үзэн ядах ёстой. Орсуудтай тэрсэлдэх ёстой. Орсуудтай алцах ёстой. Хятадуудыг дэмжийе. Хятадуудын хамгаалтанд орё гэдэг ардсан намынхны үндсэн энэ концепцийн дагуу явагдсан гэж би бодоод байх юм аа. Үүндээ нам гэж юу вэ? Нам гэвэл үзэл бодол, үзэл баримтлалаараа нэгдсэн хэсэг бүлэг хүмүүс нийлж байгуулсан төрийн бус байгууллага. Би ч гэсэн төрийн бус байгууллагын эзэн. Би ч төрийн бус байгууллагын тэргүүн. Тийм үү? Тэгэхээр нам бол зүгээр төрийн бус байгууллага байхгүй юу? Гэтэл би өнөөдөр өглөө тэр ардсан намын тэр нэг албан ёсны сайт гэж байна. Тэгээ тийшээ орох гэсэн чинь овог нэр төрсөн сар өдөр Монгол улсын аль аймаг суман төрсөн газар яс үндэс боловсрол аль сургууль төгссөн хамгийн ноцтой нь регистрийн дугаар тэгээ утасны дугаар гэдэг ингээд хувь хүний хинч халддаггүй энэ хувийн мэдээллийг нэгсэн юм сайт байгаа байхгүй. Тэгээ тийшээ ороод арилцсан намын руу орох юм байна. Энэ бол арилцсан нам өөрөө Монгол улсын иргэдийг төрүүлээ бүртгэж авсан байна. Монгол улсын иргэдийг бүртгэж авсан байна. Энэ бол маш том гэмт хэрэг. Хувийн мэдээллийг энэ амар том дата цуглуулсан байна. Энийг хэн санаачсан бэ гэнгүүт хууль зүйн дотоод хэргийн сайдсан алтан гэрэл санаачсан. Алтан гэрэл бол данхын сугны өс байсан. Ард түмэн шудраг үннийг тоглосон. Шудраг үнний дүрийг үзүүлж иж нөгөө ард түмэн бол Монголын ард түмэн баячуудад дургу. Баян амьдрын гэдэг бол ухаантай хүний шинж. Чи ядуу амьдарч байгаа бол тэнгэл байна гэсэн үг. Нэг үг байдэн шүү дээ зүрэг. Чи тийм ухаантай юм бол яагаад ядуу амьдраад байгаа юм бэ гэж. Чи ядуу амьдарч байгаа. Монголчуудын эрт дээрээс хэлдэг нэг үг. Баян хүн бэлчээрийнхээ хэмжээгээр сэтгэдэг. Ядуу хүн аягныхаа хэмжээгээр сэтгэдэг гэж үг байгаа. Тэгэхээр монголчуудыг үндэсний сэхэтнүүд үндэснийх нь одоо энэ үндэсний үйлдвэрлэгчнэр үндэсний баячуудын эсрэгт орхирно гэдэг бол энэ айгүй аюултай асуудал байхгүй. За яг хөө энэ дотор намын нэр барьж намд шигдэж уул уурхаагаар баяжсан, хууль усаар баяжсан амар баясгалан, амар сайхан ч юм уу те аюур сайхан ч байдаг юм уу? Тэр дан хоёрын эрдэнэ нэг ийм олигархууд бол байгаа. Төрөөс төрсөн тэр бомтонгууд. Намын нэрээр шулгаа хийж байгаа зөндөө хулгайч байгаа. Энийг үндэсний баячуудтайгаа андуурахгүй. Тийм үү? Ингээд баячуудын хөрөнгөний хураана. Ард түмэнд хөрөнгөний хураана хурааж одоо хөрөнгөний өгнө гэдэг нэг дэлхийд байхгүй юм яриад тэрэнд нь баячуудаа дургу өөрөөсөө илүү амьдарч байгаадаа өсөрхөж явдаг ядуучууд. Өөрөөсөө илүү баян амьдарч байгаа шээсэн гойж идэг атаархуу монголчуудыг үндэсний сэхэтнүүдийн өмнөөс үндэсний баячуудын эсрэг дорхирсан хуулийг санаачилсан шүү дээ. Хувийн өмчийг хураана. Тийм үү? Хувийн өмчийг хурааж ядуучуудад одоо ардуудаа тараана гэдэг. Энэ хизээж юм байгаагүй маа. Владимир Ильич Ленин, Ульянов, тийм үү? Пролетарууд гэдэг тариачдыг, ядуу тариачдыг нэгтгэхэд баячуудаа үзэн ядсан тариачдыг нэгтгэж жагаад хаанцхийн эсрэг босч хаанцгаа унгааж исэн. Ингээ баячуудынхаа хөрөнгийг хураана гэж дайраад хураач чадаагүй баячууд нь бүгд баруун руу гараад цугтаацсан. Ингээ Оросд дарангуулын систем тогтож эхэлсэн. Улаан коммунистууд ам орж эхэлсэн. Баячуудаа буудаж алж эхэлсэн.
энэний халдвараар Монголд 33 мянган монголчуудыг буудсан. Үндэсний сэхэтнүүдэд буудсан. 21 он дөнгөж үүсээд байсан Монголын сэхэтний давхаргыг тэр жигт нь үгүй хийсэн. Монголын тайж ноёдуудыг бүгдийг барьж авч буудаж алсан. Энэ нэрээрээ алтан ургийнхныг бүгдийг удам судраар нь хөөж алсан. Оросын нөлөөгөөр. Оросууд ирж алдсан. Суман дуусчаа 500 ламыг алхаар тархин цөм зөхөж алсан энэс болж. Ленины бошок хөвсглээс болж. Тэгээ нэг ийм хойчинсаг хүний хувийн өмчийг хураан баячуудын хөрөнгийг хурааж ядуурчдууд яана гэсэн нэг ийм лалрын юм ярингууд нөгөөдүүл нь халагдчихад алтан уйгийг хамгийн шудраг. Тэгээ хийсэн хаана вэ? Өнөөдөр дан хоёрын эрдэнэ дээр алтан ирээд хууль зүйн дотоод хэргийн сайд алтан гэрэл эдэн чинь нийлээд Монгол улсын өмнөд хөлийг 34 мянган гаа газрыг хятадуудад зарцсан биз дээ. Би хэлсэн шүү дээ. Дан эрдэнэ чи дан хоёрын эрдэнэ чи худлаа, хулгаачаа, урагчаа, хятад нохоо гэд Бээжин хаваа гэж зөндөө хэлсэн. Гэтэл өнөөдөр ингээд ардсан намынхан зүгээр нэг төрийн бус байгууллага. Энэ ийм Монголиа юм уу? Ийм Монголиа руу ороход бид нар регистрийн дугаараа л хэлдэг. Регистрийн дугаараараа бид нар код авдаг. Бид нар банкнд ч регистрийн дугаараараа ордог. Банк руу ч бид нар регистрийн дугаараар ордог. Зүгээр нууц кодороо л орчдөг. Энэ яагаад зүгээр л утасны дугаараа өгөөд утасны дугаар дээр нь код ирээд нэвтэрч болдгүй. Энэ нэг юм төрийн бус байгууллага ардсан намын сайт руу ороход би хэлээд байгаа шүү. Ардсан нам тэр чигээрээ хятадууд Монголын үндэсний социал-демократ нам гэж хятадуудын дэлхийг сүлжин хятадуудын 3 гурвалжин нэмдэг байгаа. Бие бинийгээ таниад хараад бэлэг тэмдгийг хараад таньдаг 3 гурвалжин. Дэлхийгээр дүүрэн байгаа энэ Чайна тавууд амьдарч байгаа хятадын гэмт хэрэгтэнгүүд сүлжээ мафийн энэ нэг юм 3 гурвалжингаар бие бинийгээ таньдаг. Энэ 3 гурвалжингаар сүлд чимгээ хийсэн газар бол Монголын социал-демократ нам. Энэ 3 гурвалжин биен дээрээ шивдэг, тамгалдаг. Нэгээ таньдаг тэмдэг нь. Дэлхийн ижил хүйстэнгүүд, гомон, цэнхрүүд, гай гэдэг тийм. Эдгээр баруун чихэндээ эмиг зүүж нэгээ таньдаг. Тиймээс нэгээ таньдаг. Яг энэ шиг энэ 3 гурвалжин шивээсээр хятадын сүлжээ дэлхийг хэрсэн энэ гэмт хэрэгтийн сүлжээгүүд бие бинийгээ таньдаг. Монголын социал-демократ намыг үүсгэн байгуулагчид нь хятадууд. Ингээд Монголын социал-демократ нам ардсан намтай нийлээд эс зоригоо нухаад алж аваад ингээ хятадын мэдлийн нам болсон. Ардсан намд бол үе төмөн жирийн иргэн Монгол иргэдүүд байгаа гişүн. Гэхдээ танаа удирдлагын 70-80% нь хятадууд заяа. Би шууд хэлчихье. Тэгээ одоо энэ рүү нэг сайт руу орохын тулд зүгээр утасны дугаараа хийгээд код ирээд орчих юм дээр овг нэр, төрсөн сар өдөр, үүсэл гарал, угсаа. Бидний угсааг мэдэж яах гэдэг юм? Хороо гэж алах гэдэг юм уу? Халах юм уу? Хаанах юм? Үнц яс үнцээ бичнэ. Регистрийн дугаар, оршин суугаа хаяг, утасны дугаар. Энэ бол хараа хэнийг ч хэрэгт хийж болно гэсэн. Энэ Монгол улсын иргэдийг яагаад энэ ардсан нам ингэж бүртгэж аваад байгаа? Энэ тагнуулын ерөнхий газар ажиллаа хийгээч. Тагнуулын ерөнхий газрын ингээд мөнгө аваад ингээд чимэг болчт юм уу? Эрүүгийн цагдаагийн газрынхаа ажлаа хийгээч намайг шалгаад идэм байлээ. Намайг шалгаад 2 жил 8 сарын дотор надад 12 удаа хэрэг үүсгдэг юм байлээ. Намайг Монгол орон даяар 2 удаа ирэн сурвалжиж баривчилж явдсан байлээ. Өвөр хангаад явж байгаа сүр дүүлэн болол таныг Монгол улс даяар ирэн сурвалжилж чинь гэж явсан. Аранга аймгийн 100 жилээр нутгийнхаа 100 жилд баярлах гээд хүүтэйгээ явж байгаа хүүгм нь ойлуулаад айлд үлдээгээд миний машиныг цагдаа бариад Монгол улс даяар таныг ирэн сурвалжилж чинь гэл намайг бүтэн сая өдөр гүйцэтгэх ажиллагаа явуулаад бариад хотод авчирд юм байлээ. Та нар шүүхийн шийдвэргүйгээр цагдаа хорих хүсэлт гаргацсан. Хаавал дүргийн эрүүгийн төлөөлөгч сэргэлэн гэж ахнад шүүхийн шийдвэргүйгээр намайг цагдаа хорно гэд хүсэлт гаргацсан. Намайг цагдаа хорих гэж яаж чичрэв? Гэхдээ та нар нэг эх орон тусгаар тогтнол гээд явж байгаа жирийн нэг муу уйл бахта уран бүтээлчийг та нар ингэж дарамтлалт юм байлээ. Өрөөнд орж ирээл нэгжлэг хийдэм байлээ. Данс үхтэл шалгадсан байлээ. Тэгээ энэ Монгол улсын иргэдийг бүтэн бүртгээд байгаа. Бүртгэлжүүлээд байгаа.
регистрийн дугаар, төрсөн сар, он сар өдөр, хаяг байршил, утасны дугаар, нас хүйсээр нь ингэж бүртгээд байгаа энэ ардсан намын чи ингэж Монгол улсын иргэдийн хизээж халдаж болохгүй хувийн мэдээллийг ингэж хулгайлж ийн авж штэ. Энэ амар том дата үүсгэж ийн. Дуртайгаа шоронд хийж болно гэсэн үг. Дуртайгаа энэ бүх мэдээлэл нь байгаа юм чинь хаана явж байгаагаар нь ингээд хэрэгт хий чинь өрөнд оруулчин гэсэн үг. Бүх мэдээлэл ардсан намд алдаж штэ та нар. Энэ хариу явдал юм уу? Энэ шудраг хууль юм уу? Энэ хяналт юм уу? Энэ зөв тогтолцоо юм уу? А? Би хүмүүсийн датаг ингэж цуглуулсан бол намайг чагнасан хүний хувийн мэдээллийг зөвшөөрлгүйгээр хүний хувийн мэдээлэлд халтсан. Намайг ямар олон эрүүгийн зүйл ангаар зүйлчил намайг хэрэг татах та нар. Харилцсан нь болохоор болд юм уу? А? Энэ данх оюун эрдэнэ удирдаад хууль зүйн дотоод иргэн сайд алтан гэр дээр хийлгсэн юм ажил гэж би бодож байна. Яг тэр үед би болсон байна. Он сар өдрийн харангуут. Иргэдээ арилсан намаас татгалзаач. А ингэж мэдээлэлээ алдаад хувийн мэдээлэлээ өгөөд бид нар ингэж бүх мэдээлэл арилснанд очсон юм шүү дээ бидний. Миний төрсөн газар эдэрт ямар хамаатай. Миний төрсөн сар өдөр арилсан намд ямар хамаатай. А миний яс үндэс угсаа гарвал арилсан намд ямар хамаатай. Миний регистрийн дугаарыг бүртгэж авна гэдэг бол энэ маш ноцтой асуудал. Энэ бол амар том гэмт хэрэг. Ойлгож байна уу? Би арилсан намынханд хонзонтой. Би арилсан намынханд өстэй. Юуг устгаад өгмөр байна гэвэл би хамгийн түрүүнд арилсан намынхныг устгаад өгнө гэж би хэлнэ. Яагаад гэж зөв зүгээр ажиллаа хийж байгаа уран бүтээлч миний амьдралаар 3 удаа тоглосон энэ арилсан нам. Төв аймгийн театрт 3 жил ажиллаад эхнэртэй болцсон, хүүхэдтэй болцсон, амьдрал маань тогтцсон. Сайхан ажиллаж явах Төв аймагт арилсан нам гарч ирээд намайг намын харьяаллаар ажиллаас нь хөөсөй. Сэлэнгэд яасан? Зөв зүгээр ажиллаж байхад бас арилсан намынхан миний ажлыг аюу самарсан. Арангад яасан? Зөв зүгээр ажиллаа хийгээ явж байхад гүн жүжиг кино бичдэг, жүжиг киноны найруулагч надад хараал хийсэн арилсан нам надад ямар хамаа байна. Тэгэл нам нь гарч ирээд миний амьдралыг самраалчдаг. Ийм учраас би зөв зүгээр мөрөөрөө ажиллаа хийсэн төрийн үйлчлэгээний албаа агчид миний намын харьяалаар удаадараа намайг ажиллаад салсан учраас би арилсан намыг харахаар муур харсан нохоо шиг болтой. Нохоо харсан муур шиг болтой юм би заяа. Тэгээ өглөө харин юу вэ нэг санамсаргүй юм үзэж байгаа харсан арилсан намын албан ёсны сайт гээд ороод үзсэн ч гэсэн бүх юм бүртгэдэг. Энэ хэм тэрэг. Энэ тагнаг чагнах ажиллагаа. Энэ Монгол улсын иргэдийн хувийн мэдээлэл рүү зөвшөөрлгүй халтж байна. Хувийн мэдээллийг цуглуулж байна, дата болгож ашиглаж байна. Юунд ашиглах гэж байгаа? Та нар миний төрсөн он сар өдөр яс угсаа гарвал боловсрал регистрийн дугаарыг та нар хятадуудад өгж байгаа шүү дээ. А? Хятад нарийн бүртгэл маань байгаа шүү дээ монголчуудын. Юунд ашиглах гэж та нар төрийн бус байгууллагын фестанаар нөө сайт руу орохын тулд ийм бүртгэж авдаг та нар. А? Монголчуудаа жоохон хэрсүү баймаар байна. Нэг хулгайчуудад ингээд хамаг мэдээлэлээ алдаал, датагаа алдаал. Одоо намайг хизээлүүл хизээ хэрэгтэй гэд бэлэн болцсон шүү дээ. Миний бүх мэдээлэл тэднэрт байж шүү дээ. Хувийн мэдээлэл. Ингэж болохгүй. Ойлгосноо? Энэний эсрэг би одоо дахиад судалж байгаад би дахиад үзэх болно заяа. Арилсан нам иргэдийн мэдээллийг бүртгэсэн байна. Хууль бусаар. Арилсан нам иргэдээ хувийн мэдээлэл рүү халтсан байна. Арилсан нам иргэдээ тагнаж чагнад юм байна. Датагийн цуглуулдаг юм байна. Бүртгэлжүүлдэг юм байна. Энэ бүртгэлийг хэнд өгөх гэж байгаа та нар? Сонгуульд ялахтаа ашиглах гэж байгаа. Би сонгуул өгөөг багт миний өмнөөс арилсан намыг зурцсан байдیں۔ Та нар ингэж л ашиглах гэж дата цуглуулж байгаа шүү дээ. Сонгуульд ялах гэж. Ардын намд төр бариулж болохгүй, арилсан нам төрүүлж бариулж болохгүй. 28 оны сонгуулиос өмнө би та нартай алдснаа заяа. Biz та нар нам дагсан, нам шүтсэн, улаан нам ч юм уу хулгайчууд би та нар үнэхээр үзэн ядаж байна. Бидний амьдралыг, бидний боломжийг, бидний амьдрах байрыг хулгай хийсэн. Та нар миний унах унааг хулгай хийсэн. Та нар миний сурч боловсрох бүх боломжийг хулгайлсан. Сүүлдээ та нар миний эрхтэн наймаалцж байгаа. За нэг эмчид та нар төрийн шагнал ардын эмч, гавьяат эмч гэж нэр өгж төмөр зүүж өгж байгаа тэр эмчээрээ иргэдийнхээ эрхтэн та нар хулгай хийж байгаа.
Та нар Монголын ард түмний эрүүл мэндийг хулгай хийж байгаа. Эрүүл амьдрах боломжийг хулгай хийж байгаа заяа. Та нарын эсрэг явсан шиг явна заяа. Киногоо гаргаад дуусчихсан. За ингээд дараагийн лайв хүртэл баяртай. Тулдаан зөвхөн шонхрууд нэстэн штэ. Болжмруудаа.